Yeah, welcome back to the channel, guys. Өнөөдөр хэдүүлээ. Ахад Panini Prism аппликаа задлаа. Дэлхийн оргомын сайхан үргэлжилж байна. Тийм учраас хэдүүлээ. Дэлхийн оргоо дуустал юм жий. Сайхан хөдөлгөөний картуудаа задлаад явъя заяа. За тэгээд let's go. Өнөөдөр хэдүүлээ. Жохо харвин задлаа. 4 бокс аваад ирлээ. Тэгээд дөрүлэнгийн задлаа. Let's go. За яндор шүү манайхаа. Сүүлд чи хэдүүлээ чи. Сүүлд хэдүүлээ gold pack задлсан тий. Gold pack задлсан шүү дээ. За ингээд. Ер нь бол дэлхийн орго сонирхолтой болж байна тий. Үлдээсээ гэсэн багаад үлдэхгүй. Эхнээсээ хасагдж байна. Гайгүй тоглож байгаа гэсэн багад бас жоохон муу тоглоод яваад байна тий. Одоо ямар ч байсан бодохгүй quarter final эхлэх чинь тийм үү. Тэр болтол хэдүүлээ тэгээ ямар ч байсан яндаа үзэл байж ийдэ тий. За чи нэтэр жоохон ингэ шинцэгчтэй шиг тавьчих. Сүүлийн харцаг. Тийм Монгол руу яаж авах вэ? Монгол зарагдж байгаа юу гэдэг хүмүүс л. Энэ бол Монгол заргаж байгаагүй мэдгүй зүгээр яг хүмүүс өөрсдөө юу гэдэг нь Америкт байгаа гэр бүл найз нөхдөөрөө дамжуулаад захиад өөрсдөө аваад онгойлгож байгаа хүмүүс бол байна лээ. Түүнээс л яг Монголд албан ёсоор юу гэдэг албан ёсны тийм зарж байгаа дэлгүүр мэлгүүр л одоохондоо мэдхгүй байна. Ямар ч байсан зүгээр юу бол гараад ирсэн мэлээ те. Энэ хараа амар бэнд хийсэн биш. What the fuck? Энэ хараа guys. Юу вэ? Карт энэ дотор гоё картнууд байлгүй бүгд халагдлаа шүү дээ. Бүр ингэ номорцсон байдаг нас өөй. За сүүлийнх нь бол гайгүй. Энэ одоо яагаад ингэ номорцсон? Хайрцаг зүгээр ах явуулна. Энэ хараа бүр ингэ машины ном шиг бүр сонирхолцсон биш. The fuck? Хайрын карт. Энэ одоо яаж юм бол? Яагаад ингэ номраад the fuck хайрын юм бод. Ой карт гарч ич failed юм шиг үсттэй номорч. За юу ихлэдгүй номорч юм донголгоё. Тэгээ түрүүний ярьсанчлан юу Panini адреналин бол ороод ирсэн Монголд бол хүмүүс зарж илээ. Тэгээс бусдаар л яг Prism бол харагдахгүй байна. Panini Prism болон Tops Donruss-ийн Tops гэж солирч байна. Panini Donruss эсвэл Tops-ийн Chrome ч юм уу тэдэр бол ер нь Монголд л харагдахгүй байгаа. Яг хүмүүс өөрсдөө гадаадаас ахиж эсвэл өөрсдөө гадаад явж байгаа тултаж аваад Монголд садалж байгаа. Тиймэрхүү тохиолдлууд бол байлээ. Тэгээд Монгол руу зарах уу гэж асууж байгаа хүмүүст бол одоохондоо л ахын зарахгүй. Ер нь жоохон ядаргаатай штэ юм чинь. Тэгээ энэ чинь хоёрын оронд би одоо тэгээд хэдэн төгрөг нэмж аваач зарах юм. Эндээс чинь би каргонд өгж явуулна. Каргоны мөнгө тийм үү. Тэгээ Монголд байгаа хүмүүс маань очиод тэрийг аавна. Нөө каргон замдаа уддаг. Хэр удахыг мэдэхгүй хойшлогдоод удаа тавилнаа тэндээс чинь наашаа хэрүүлээгээ бөө юм болно ядаргаа зүр. Тэгсний орон зүгээр мөрөөрөө эн чи сайхан өөрөө гоё фан те юм онгоолгоод фан хийсэн дээр баг. Гэхдээ who knows maybe ирээдүйд бол яг гоо Монголд картын сойд илүү гоё түгээд олон хүн мэддэг сонирхоод болоод ирсэн үед бол яг гоо ер нь бол бөөндөр нэг 10 20 баглаад ч юм уу те багцуулга Монгол руу явуулаад зарж магадгүй. Гэхдээ одоохонд бол за хараа энэ одоо номорцсон хайр юм. Одоо ойлгохтой юм бай бити байгаас хэлэхээс одоо энэ хараа. За ямар ч дөрвөлөө энгийн карт байна. Lewandowski, Pardo, Maradona байсан биш. Figo хоёр энэ хараа. Хайрын карт нь одоо номроо айцсан бах юм. За Maradona, Figo хоёроо шин тавина. Энэ минь одоо анхнаасаа ультрээс ихтэй ингээд номлаач уу яач. Онцгой хайцсан карт. За бас энгийн баг шиг байна. Бас энэ хараа ингэ номорч. Харин Christian Lilly, Owen, Alfonso, Vini энэ хараа уул нь бас эрэгтэй картуудын нэг маань л явж шүү. Бүгд номорч хайр юмнууд.
За Suarez энэ ард нь юу вэ? Дахиад бүгд base. Окей. Suarez, Watkins, Bebeto and Francescoli. Хэрэгтэй картнууд болон гарч ирээд байдаг энэ хараа. Тэр чинь би бас цуглуулгандаа хийгээд яг хэрэгтэй картнууд гэдэг. За Марадонаго ийшинтэй, Винийг ийшинтэй байд. За эдгээр бол ийшээ ингэ байж төр зүртэй. Харин юмнууд. Сөн номорцсон байх юм. Тэгээд тайдын дэмжиж байгаа багч хожиж гин юу болж гин яаж гин. За энд нэг цэнхэр параллел гарч ирсэн шүү гааш. За Mikel, Batistuta, Alfonso Davies. За энэ хайрын карт одоо бас цэнхэр параллел. Эхний параллел гарч ирсэн. Гэт хашаага гидийцэн балла. Гэтвч Амчуудаас ер нь эхнээсээ асагдаал яваад байна тийм үү. За юу вэ? Байна уу? Байдваа. Victor Moses, Ebe, Hazard, Pepe. За одоо гайгүй хаа эдгээр. Энэ үлдсэн яа энд бас нэг хитэн карт бас номорцсон биш үү? Хайшаа юм бэ. Хайрцаг зүг зүгээр зөө ямар шиг гимтэл байхгүй яг байгаараа. Тэнгүү дотор карт нь ингээд номроод ороод ирсэн байна. Савлгааны лавтаа гарчтэй. Дээд нэг юу NBA Hoops Topps-ийн NBA карт задлж яхад нэг картнуудын нэг өнгнүүд нь ингээд арилцсан байсан. Тэрний шиг яг нэг ультри алдаа байж бас магадгүй л цаанаасаа. За Rivaldo. Энд нэг ногоон байна. Окей. Хоёр дахь параллел guys. Chessa, Marquez. Окей, болж ин Yamal guys. Let's go. Yamal. Болж ин Yamal-ын карт. Болж байна шүү guys. Yamal. За. Yamal-ын параллелт болсон шүү. За энэ Rivaldo-гийн шинтэй байд. Бусдынгийн шинэ. Одоо миний сет дуусахад одоо энэ энгийн картны сет дуусахад надад ерөөсөө нийт 100 карт байгаа энэ. Одоо ингээ харж бол 35 57 гэд нийт ийм 100 тоглогч цуглуулах хэрэгтэй. Надад одоо хоёрхан дутуу байгаа. Францын тоглогч, Америкийн тоглогч хоёрхан дутуу байгаа. Одоо би бас тэр хоёр маань гарч ирэх болов гэд гордоод байна бас. Тэр хоёрыг олчвол зүгээр миний бейс цуглуулга маань ингээд бүрдлээ. Ер нь бол баг. Тэгээд цаашаа би хараа голдыг цуглуулж эхэлт юм уу гэж бодоод байна. Gold картны цуглуулга хийх юм. За энэ бас base. Julie, Platini, Aguero, Iniesta. За Aguero, Iniesta хоёрын шорно. Тэгж бодоод байна. Тэгээд хоёр хүлцсэн байгаа хоёр карт маань бас гараад ирээсэ гэж найдаа. Тэгвэл цуглуулга маань энэ дэлхийн аваргын цуглуулга маань дүүрэх гэдэг шүү. Guzman. Donovan. За Donovan. Дахиад нэг Prism гин солиорч чинь дахиад нэг параллел. Marquisio. За болж гин. За 3 дахь параллел гарч ирсэн шүү. Claudio Marquisio guys. Одоо ер нь Mbappe, Messi энтрийн параллел картнууд гарч ирлих хүнд хүрэхээр болоод энэ ер нь бол одоогийн байдлаар угаасаа ер нь ч байнга үнэтэй байдаг л та нэлээд үнд үрдэг хүмүүс их цуглуулдаг. Худал зах зээл нь их байдаг хүмүүс наашаа шаашаа байнга гүйлгэнд оруулж идэг. За энд нэг улаан параллел харагдаж байна. Anton Robinson ч миний дутуу хүн билүү? Биш байна. Окей. За улаан параллел окей. Phil Owen, Benny McCarthy, Batistuta. За Gabriel Batistutaгийн улаан параллел гарч иж ин guys. Улаан параллел карт. За. Тэгээ би юу яана? Ямар ч байсан одоо хоёр бейс цуглуулга маань дүүрчих юм бол хоёрхан дутууга дүүрчих юм бол би танастай гоё харуулъя заяа. Бейс картын цуглуулга маань энэ дэлхийн аварга болчлоо гэж. Тэгээс нь стикер маань нэлээд удаан явж байгаа юм. Guys, стикер чи хараа бараг 1000 гаруй тоглогч байгаа заяа. Тэдний бүгдийг цуглуулж альбомд наан гэдэг чи алаа юм байна. Тэгээ дээрэс нь ер нь бол нэлээд их стикер худалдаж авч иж тэр дүүрхээ шинжтэй. Одоо би бараг 4-1 ч бараг хүрээгүй байх шүү дээ. Яа 4-1 ч хараагүй заяа. Тэнгүүд уус орлогон 48 уус байгаа шүү дээ. Уус орлогон улсынхаа туг
Тэгээд тим зургатайгаа багийнхаа зургатайгаа нийлээд 20 шиг байгаа байхгүй. Улс болгон 20 шиг стикер наах хэвээр. Тэнгүүд чин 20-оо 48 үзүүг баг 1000 болчих жоох байхгүй. Америк карт. За энэ даалга хажуудлын арай байхгүй. Trezeguet энэ баг шүү мөн үү? 12. Нэг нь олцсон шүү guys. За nice. Надад 2 дутуу байсан. Энэ David Trezeguet-ийн карт дутуусан. Нэг нь олчлаа шүү. Ишин тавьчих. За одоо ганцхан карт олцсон шүү. Шууд араас нь ороод ирсэн. Энэ 2 дутуу байсан бохгүй надад. Янзе энэ араа. Timothy Weah. Яг энэ 2 надад дутуу байсан бохгүй guys. Миний цуглуулганд Америкийн тоглогч Timothy Weah, Францын David Trezeguet. Нэг нь 12, нэг нь 71 дугаартай. 12, 71. Ашгүй. За миний юу бүрдчихлээ шүү guys. Энэ удаагийн Panini Prism FIFA World Cup Monopoly-тэй хамтарсан картны 100 шиг карт угаа цуглуулах нь ингээд 100 бүрдчихлээ. Би энэ хоёроо тэгээд цаашаа альбомдаа нэмэх юм байна. За Dempsey Justin. За болж шүү ашгүй. Ямар ч байсан яг дутуу байсан 2 картаас олоод авлаа ашгүй. Энэ юм чийс бонгоч. За одоо бол тэгэл ерөнхийдөө параллел картаар хөөгөө явчих штэ манайхаа. За энд нэг ногоон байна. Delpero, Kane ийш орно. Pulisic, McKennie-гийн ногоон параллел. Weston McKennie. Америк хүчтэр нийлэг госуулсан да үдсэн мэт тэ хүчтэр. Манайхаар хүчтэр юм да. 4 нэгдүүлсэн байлгт. Яста байранд нь тавьсан да Америк. Гэхдээ Америкт энэ жил сайн тоглосон яалтч. Сайн тоглосон шүү. Хаач. За параллел. За эмэгтэй тоглогч улаан параллел байна. Weah, Sinclair, Cavani, Trinity Rodman. Ер нь Америкийн эмэгтэй багч угаасаа дэлхийд мундагшд мэдж байгаа те 3-4 удаагийн дэлхийн авраг хэд удаагийн олимпиад авраг үлээ те. Эрэгтэй багыгаа хайжууд бол хамаагүй сайн. Айгүй мундагштай Америкийн эмэгтэй тоглогч нар бол. За ерөнхийдөө хэдүүлээд юу ганцхан Марадона гарч ирв. За Пеле улам их Месси, Неймар гэсэн тоглогчдод бейс картууд их гарч ирмээр байна ер нь. Байхгүй. Valverde, Jimenez, Raul их сайн тоглосон дээ сая. Мексикээс Raul ер нь аюух дайч хэдэн голч бас хийсэн. Ер нь аюух сайн тоглосон шүү ер нь сая. Дэлхийн аваргаар. Gonzalo Ramos, Пеле яа хараа. Дөнгөж ярьж итлээ гой гараад ирлээ. Пелегээ шин тавьчих. За одоогийн байдлаар юу вэ? 1 2 3 4 5 6 параллелтэй явж байна. За дахиад Dempsey. За нэг цэнхэр параллел байна. Clint Dempsey шидэвч Justin Cannavaro. Гоё зэдаа. Болж ин Zizou гарч ирж байна. Zizou-гийн цэнхэр параллел. Panini Prism. Nice. За Zidane-тайгаа яваачихсан. Окей болж шүү. Одоо нэг Mbappé-гийн параллел юм уу Месси-гийн параллел хэрэгтэй байна ер нь. Ямар ч Ямалаа бол хэдүүлээ гаргаад авцсан. Тэ? Хамгийн сүүлд хэдүүл юу байсан бэ? Harry Kane-ийн дугаартай карт цугласан ш нэрээ тэ. Harry Kane-ийн дугаартай карт орж ирсэн ш. За энд ногоон параллел. За Hugo Sanchez. За энэ ишин тавьчих. Кака болж байна. Кака ишээ. David Silva за химбэ. Бразил Пеле. Гоё шүү guys хараа. Пелегийн ногоон Prism л гэдэг юм параллел. Гоё шүү. Пеле. Пелегийн карт. За болж байна. Болж байна. За юу вэ? За дахиад нэг ногоон параллел баг шүү нэ. Окей болж шүү. Rodman, Emery, Matthias, Rivaldo. Окей, Rivaldo-гийн ногоон параллел карт guys. Nice болж шүү. За одоо
Одоо хэдүүлээд ерөөсөө Mbappe, Messi please let's go. Mbappe, Messi энтрийг гараад ирвэл ер нь айгу болох гэдэг шүү. Maldini за цэнхэр байна шүү. Hermoso Mbappe за энгийн ч гэсэн болж байна. Окей. Герман Miroslav гарч ирж байна. За болж байна. Let's go guys. Miroslav Klose. Саяхны хүртэл энэ дэлхийн аваргын эхний хоёр тоглолтыг хүртэл мэрэгэн буучаар хадгалж байгаа. Одоо тэгээ Mbappe, Messi араас нь ороод ирлээ те. За болж шүү. Miroslav маань цэнхэр гарч ирлээ. Окей, за Patrick Kluivert за энэ нэмэгтэй тоглогч байна. Ингийн байна. За Silva, Yamal за болж байна. Yamal-ын зүгээр энгийн карт хэрэгтэй. Base карт. Тэгээ манайха юу чанел дэмжээ бүгд саба хийхээ мартваа guys. Үзэж байгаа хүмүүсийн 78% нь саб хийх хүмүүс үзээд байлаа шүү guys. Come on. Хэдүүлээс 5000 хүрчүүл MMA UFC карта хүний хүндээ биелүүлэх гээд байгаа шүү те. Donovan. За улаан биш үү. Let's go. Donovan-ы ингих Bomati. Let's go Lewandowski. За Lewandowski ч нэрээ наашийн Америкийн багт одоо ирж тоглож байгаа ш. Хизээ үлээ. Эхний тоглолт хизээ үлээ баг. Энэ 7 хоногт байсан баг шүү. Америкийн MLS Major League Soccer-т ирсэн байгаа. Thomas Muller-ийн эсрэг тоглоно. За Lewandowski улаан. Let's go болж байна. Ер нь тэгэл их одоо тэгэл наашаага Америк үлдэг болчлоо дөө. Тэ? За юм байна. Let's go. Окей. Ногоо гарч ирсэн шүү. Cavani, Guardado, Zanetti за юм бэ? Нидерланд. За Bergkamp хэдүүл өмнө сугалсан баг шүү. Bergkamp-ийн ногоон барилал. За болж чинь. Хэдийм гарч ирж байна хэдүүлээд бас. Аргагүй дөрвөн бокс хадалж байгаа юм чи аргагүй шүү дээ. Арайч тийм шүү дээ. Одоо тэгтээ харин том тоглогчныхыг өгмөр байна. Legend тоглогч нарын параллел гарч ирмээр байна. Энэ нэг юм чи яваа гохгүй. Заваараад дээ. За guys энара. Улаан окей завэж хэдүүлээ нэг гоё урамтай болсон шүү заяа. French Valverde за Raul за энэ хараа guys. За улсын харъя. Португал за энэ бараг хэн байж болох вэ? Роналдо бол угаасаа биш. За харъя. Please ядаж Пипе биш байгаасаа те. Зөв Figo байгаас ядаж. Luis Figo. Үстэй. Окей за үстэй болж шүү. Yeah, шүү. Luis Figo guys. Look. Luis Figo. 100-аас 032 дугаартай Luis Figo улаан Red Shimmer card. Нара 100-аас 32 дахь Luis Figo-гийн дугаартай карт. За болж шүү guys. За ямар ч байсан юу юм чи 4 хайрцаг задлж ганцхан дугаартай карт гарч ирж байгаа гэдэг чинь бас чанга байна те. Гэхдээ ямар ч байсан авчи Luis Figo guys. Let's go. За энийг шууд top loader-тэй хийн штэ. Гитара. За болж шүү. За ямар ч байсан нэг дугаартай карт гарч ирлээ. Luis Figo. Окей. За болж шүү. За ямар ч байсан өнөөдрийн голсон донд бол хөөх нийлээдэн параллелууд гарч ирсэн. Улаан ногоон цэнхэр тэгээд нэг улаан Monopoly Shimmer, Red Shimmer
дугаартай карт гарч ирлээ. Гоё шүү. За. Энд юм байна уу? Үй. За байж гараа guys. Back to back хийх гэдэг нөгөө нараа guys. Энэ олбор шар байна. За окей. Олбор шар улаан. За. Байж гараа. Back to back дугаартай гарч ирэх юм шүү дээ. За юу цаарэ. Gonzalo Ramos. Pelé. За. Окей. Hello. Яндаа шүү guys. За харъя. Angle. За. Angle. За give me a Steven Gerrard. Let's go. Or Harry Kane. Хэдүүлээ чи сүүлд яг юм Harry Kane-ийг сугалсан шүү дээ. Harry Kane толгой мөн байна. Harry Kane? Yep. Let's go. Хэдүүлээ яг сүүлд энийг сугалсан санагдаад тах юм. Harry Kane-ийн orange parallel. Энара orange parallel. Let's go. Хэдүүлээ агуу сүүлийнх чинь дугаартай нөлөө. За нөө авдралгоо орж харах юм биш үү. Дугаартай нөлөө дугааргүй нөлөө яг энэ гарч ирлээ. Дугаартай гарч санагдаад байгаа Harry Kane тий. Let's go guys хараа. Orange and red parallel. Бас айгүй ховор. Short printed parallel гарч ирж шүү. За яг болж шүү guys. Нэг дугаартай нэг short print parallel гарч ирж байна. Not bad guys, not bad. Let's go. За сүүлийн хоёр. Rivaldo энэ дэше тавь шүү. Энийг чийсэн за дургу байгаа тань. Яс за дургу карт. Дүе. За одоо даавар гинэ. Хоёр дараалсан одоо болоо гинэ. За бүгд base card байна. За. Chessa, Marquez, Foddy and Platini. За last card guys. Сүүлийнх. Юу хөөсмөс ороод алгах чинь шүү дээ. Let's go. За сүүлийн тэмээн ачаа хүн. За ядаж нэг зүгээр параллел гаргаад ирэх хийзлээ. Short printed биш юм ах параллел. Оо болж байна. Ногоон параллел. За гоё шүү. Aguero ийшээ явна. Iniesta ийшээ явна. За Guzman. За Алууны Месси, we need Messi, Герман гинэ. За ахыг Клосе гараад ирлээ. За боли Скол, Филип Лам ч юм уу те. Хин ч байсан яг уу. Филип Лам за болж байна. Let's go. Филип Ламынхан ногоон параллелээ гаргаж ирлээ guys. Окей. За болж шүү. Nice. За ийшин тавьчих. За өнөөдөр хэдүүлээ тэгээ 4 бокс задлаа guys. 4 бокс задлаад ер нь болж байна. Хэдүүлээ 4 боксноос нэг дугаартай тэгээд нэг ховор параллел short printed параллел гаргалаа. Luis Figo 100-аас 32 дахь. Luis Figo. Тэгээд red and orange parallel Harry Kane болж шүү guys. Энэ хоёр болж байна. За яг ерөнхийдөө нэг 2 бокс онгоолгоход нэг юм ховор параллел юм уу нэг юм дугаартай карт энэ бол олно гэж тооцоолол байдیں۔ Гэхдээ яг байнга бол биш. Like kind of hidden miss. Гэхдээ өнөөдөр ямар ч 4 бокс онгооллоо. Нэг дугаартай нэг ховор short printing параллел гарч ирлээ. Тэгэхээр энэ хэдүүлэл баг квотогоо ер нь бол хийчлээ гэж үзэхээр байна тийм үү. 4 хайрцагнаас 2 үнэтэй гарч ирлээ. Тэгээ мэдээж дээр нь Zidane, Marquinhos, Alphonso Davies, Miroslav Klose гэсэн 4 цэнхэр параллел. За ногооноос бол гоё хэдүүлээ. Ямалыг сугалцсан. Ямал ер нь бол их үнд хүрж байгаа хүмүүс их цогцолж байгаа. Lamine Yamal, Weston McKennie, Pelé бас гарч ирсэн. Яа гоё штэ. Rivaldo, тэгээ Bergkamp, Philippe Lam гэсэн. Ер нь бол дажгүй шүү. Энэ 3 бол ингээд нэг сайхан хадгалагч нь эсвэл цааш нь зарчин. Окей. За тэгээд 3 ширхэг улаан параллел гарч ирсэн. Robert Lewandowski, Gabriel Batistuta, тэгээд Trinity Rodman гэсэн 3
Улаан параллел. За ер нь бол дажгүй шүү guys. Тэ амжилттай болж байна. За тэгээ манайхан channel дэмжиж бүгд гой сайхан сабадараа явчаарай. Нийт үзэж байгаа хүмүүсийн 78% нь саба дарахгүй явж илээ. Тийм учраас ганцхан төвчлүүд дараа саб игээд channel-ээ гой дэмжиж, комментээ үлдээгээд, цааш нь share хийгээд лайк дараарай guys, okay? Тэгээд тайдын тэрнээс тэрийг дарах тусам би цаашаага хүмүүст өгөх free giveaway болон дараагийнхаа боксыг задлахад урам тэтгэмж өгдөө шүү заяа guys. За тэгээд ямар ч зүйл үргэлж хамт байдагт баярлалаа. Тэгээд дараагаараа уулзъя заяа. Alright.